Усны талаар төрөөс баримтлах бодлого бол байгаль орчин уур амьсгалын яамны ерөнхийдөө ярих агуулга байгаа. Гэхдээ улсын хурал дээр амар амьсгалын дарга буюу улсын хурлын даргын байгуулсан устай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилт нь ямар байгаа юм бэ гэдэг дээр ажлын хэсэг албан ёсоор гарсныг албан ёсоор ахалж байгаа учраас тэгээ өнөөдрийг хүртэл хийгдсэн байгаа ажлынхаа үр дүнг цаашдаа ер нь хаашаа явах вэ гэдэг дээр өөрийнхөө илтгэлийг хилцүүлье. Тэгээд ямар ч тач өнөөдрийн хилцүүлэг тэр бум мод үндэсний хөтөлбөр дээр нилээдгүй өргөн хүрээнд сайхан арга хэмжээ өрнөд дуусгах гэж бодож байна. За намайг танихгүй хүмүүс бас байгаа бах. Тэгэхээр намайг Болдын уянга гэдэг 2024 оноос эхлээд улсын хурлын гишүүнээр ингээд ажиллаж байна. Өмнө нь аж үйлдвэр эрс соёлын яамд ажиллаж байлаа. Тэгэхээр яг энэ салбраасаа яамнасаа дэвшиж их хурал суух ийм боломж өөрт оногдсныг бол нэлээд үр дүнтэйгээр авч хэрэгжүүлэх салбараа нэлээд сайн ойлгуулъя гэдэг дээр бол ажиллаж байгаа юм шүү. Тэгээ та бүхнийг хамтарч ажилланах гэж найдаж байна. Тэгэхээр төрөөс усны талаар баримтлах бодлого яг хууль эрх зүйн орчин талдаа ямар байгаа юм бэ гэдэг дээр илтгэлээ хилцүүлье. Тэгэхээр ер нь бол устай холбоотой асуудлыг бол бүгд ярьдаг. Сонгуул болонгууд бүх намын усыг ийм байдлаар хэрэглээг нь нэмэгдүүлнэ, ийм асуудлуудыг нь авч хилцүүлнэ гэдэг ингээ ярьдаг. Гэхдээ ер нь бол хамгийн үндэс суурь нь бол хууль эрх зүйн орчин нь яг ямар байдлаар бүрэлдсэн байгаагаа яриад энэ хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэх чинь хэн байгаа юм? Тэгээд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм бэ гэдэг тал дээр нь бол ерөнхий агуулгаа гараад ярилцъя. Тэгэхээр 2030 он манай энэ усны агентлагийнхан ирсэн байна. Байгаль орчны яамныхын жигсэнийг нэлээд сайн мэдж байгаа бах. 2030 Water Resources Group гэдэг ер нь бол нэлээд дэлхийд даяарх хэд хэдэн улсуудад жил болгон ийм устай холбоотой асуудал дээр нь тайлан гаргадаг энэ байгууллагын хамгийн сүүлийн тайл нь 22 онд гарчээ. За тэгээ Монгол улстай холбоотой энэ Монгол улсын усны хэрэглээн дээр тулгамдж байгаа асуудлуудыг ийм 3 тоон дээр бол дүгнсэн байна. Тэгэхээр хамгийн ихний гаргаж тавьж байгаа тэр 80% гэдэг бол Монгол улс усныхаа унтны усны хэрэглээг 80%-ийг нь бол газрын дор усаар хангаж байна гэдэг агуулгыг гаргаж тавьсан байна. За 40% нь болохоор гэдэг хоёр дахь тэр тоон унтны усны тэр цэвэр аюулгүй байдал дээр нь хангагдж байгаа эрхийг судлахад нийт хүн амын 40% нь унтны цэвэр усаар хангагдахгүй байна гэдэг тэр нэм дүгнэлт гарсан байна. За ирээдүйд усны хэрэглээ нэмэгдэнэ. Тэр 2030 он гэхэд Монголын нийт хүн амын 43% нь усаар бол хангагдахгүй байх нөхцөл байдал үүссэн байна. Тэгэхээр энэ дээр анхаарч ажиллаач гэсэн байдлаар тайлан бол гарсан байна. Тэгэхээр энэ тоонуудыг бүгдээрээ мэдж явах ёстой. Энийг манай салбарын яам усны агентлаг бас саяхан байгуулагдсан байгаа шүү дээ 20 онд тий. Тэгэхээр яг энэ хүрээндээ нэлээдгүй ажлыг хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ илтгэлийн дараа тавигдах усны газрын даргын илтгэл дээр тоо баримт нэлээд сайн тусах баха. Тэгэхээр Монгол улс бол Алсын араа 2050 гэдэг урт хугацааны хөгжлийн бодлогыг улсдаа баталсан цөөхөн орны нэгд бол тооцогддог байгаа. Тэгэхээр яг үнэт баялаг ус гэдэг хэсэг дээр усны цэвэр усаар хангагдах эрх бол Монгол хүн болгонд байгаа. Тэгэхээр усны аюулгүй байдал хангагдахын тулд юу хэрэгтэй юм бэ гэдгээ тусгаж өгсөн байна. Тэр энд байгаа манай салбарынхан бүгдээрээ сайн мэдж байгаа хаа. Тэгвэл илтгэлийнхаа эхэнд усны аюулгүй байдал юун дээр хангагдах ёстой вэ гэдгээ хэлэлцүүлвэл устай холбоотой аюулт үзэгдэл бид бэлэн байх ёстой. Өрхийн усны аюулгүй байдал хангагдсан байх ёстой. Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал бас устай шууд холбоотой. Хот суурин газрын аюулгүй байдал бас мөн устай холбоотой байна гэдэг. Ус бол ер нь бол нэлээд өргөн хүрээг хамарсан ийм асуудал. Эдгээр маань бүгд сайн хангагдаж байж дараагийн аюулгүй байдал цаашдаа бид эрүүл амьдрах энэ бүх нөхцөл нь бүрднэ. Тэгэхээр бидний үнэт баялаг ус гэдэг Алсын араа 2050 дээр орсон байгаа гол зорилт нь усны нөөцийн хомслоос бүгдээ сэргийлнэ, гадаргын усыг хуримтлуулна, эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэдэг дээр олон төсөл хөтөлбөрүүд бас яригдж байгааг бид сайн мэдж байгаа. За хууль эрх зүйн орчноос ингээд эхлээд ярив. Үндсэн илтгэлийн агуулга руу ороход бол за устай холбоотой хууль эрх зүйн орчныг ингээ аваад судлаад үзэхэд яг тийм олон бол биш. Манай ашиг малтмалтай холбоотой, уул уурхайтай холбоотой хууль эрх зүйгээс бол хамаагүй тоо цөөн байна. Тэгэхээр мэдээж байгаль орчныг хамгаалах тухай хууль буюу 1995 онд батлагдсан хууль
устай холбоотой агуулгуудыг тусгасан байдаг бахан. Усны тухай хууль өөрөө 2012 онд батлагдсан бол ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, ус цагуур орчны хяналт шинжилгээний тухай, хот суурьны ус хангамж ариутгах татваргын ашиглалтын тухай, тэгээ мэдээж эрүүл ахуйн тухай эдгээр 7 хууль тогтоомж бол манай устай холбоотойгоор хэрэгжиж байгаа юм байна. За эдгээр хуулиудын гол зорилго нь бол усны хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах энэ ажил бол үндсэн зорилгоо биелүүлж байна. Гэхдээ энэ тийм доор цэнхрээр тэмдэглэсэн байгаа хэсэгт дараах асуудлууд байгаа. Энийг бүгдээрээ хамтаараа засах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр уул уурхаан 7 хоног болоод бүгдээрээ яг энэ танхимд ингээд уул уурхаатай холбоотой асуудлууд дээр усыг онцолж байгаа шалтгаан нь цаашдаа баригдах үйлдвэр болгон усан дээр тогтож ашиглагдана. Тэгээ бидний олборлож, уурхайлаа олборлож байгаа төсөл болгон усны яг төвшингүүдийг огтлж явдаг. Тэгэхээр яг тэрнтэйгээ менежментээ сайн хослуулж иж нөгөө байгаль орчны яамны нэлээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэлээд тийм санаа зовниж байгаа энэ цаг уур амьсгал өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлд бид нэр энэ ундны усаар хангах хэрэгтэй хинхэн хангагдах вэ гэдгийг уул уурхаатай огтлцож байгаа учраас энийгээ заашгүй ярьж асуудлаа тодорхойлох хэрэгтэй байна. Тэр яг эдгээр 7 хуулийн дээр ямар асуудлууд байна вэ гэдгээ ерөнхийд нь дүгнэх юм бол за мэдээж уялдааны асуудал байгаа. Төрийн байгууллагуудын үүргүүд нь давхардаад орчихсон ийм байдлууд харагдаж байна. За зөрчил, за давхардлын асуудал. За эдгээрийг бид нэр сайжруулах ёстой. Мэдээж бүх хууль гарч ирээд хэрэгжээд асуудалгүй хэрэгжинэ гэж бол байхгүй. Гэхдээ азар усны хууль маань хэрэгжээд нэлээдгүй 12 жил өнгөрчөөд байгаа учраас бид нар гүйцэтгэлийг хэмжүүртэй байгаа. Тэгэхээр сайжруулах боломж нь бол тэрийгээ дагаад гарч ирнэ. За өртөг шингэсэн усны хэрэглээ гэсэн агуулга бас гарч ирж байгаа. Тэгэхээр слайдуудын төгсгөлд нэг слайд танилцуулна. Тэр нь болохоор одоо бид нар усыг дахин боловсруулах ёстой гэж ярьдаг тийм. Саарл ус гарч ирнэ, тэрийгээ бүгдээрээ дахин боловсруулнаа гэд мянганы сорилтын компакт гэрээний хүрээнд бол Улаанбаатар хотын усыг дахин боловсруулах дэд бүтц баригдаад удахгүй ашиглалтанд орно. Тэгтэл манай хууль эрх зүйн орчинд энэ өртөг шингэсэн усыг яаж хэрэглэх юм бэ гэдэг агуулга огт тусаагүй. Тэр энэтэй холбоотой хуулийн төслийг бид нар боловсруулах ёстой юм байна. Тэгэхээр их хурлын даргын захирамжаар батлагдсан устай холбоотой ажлын хэсгийн хууль эрх зүйн орчны эхний дүгнэлт нь юун дээр гарч ийнэ гэвэл өртөг шингэсэн усны хэрэглээ буюу усыг дахин боловсруулад яаж ашиглах юм бэ гэдэг хууль эрх зүйн орчныг бий болгох төр бол ажиллахаар байна. Тэр энэ дээр бид хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. За захиргааны хэм хэмжээний актын бүрдэл за бүх хуулиуд дээр л хангалтгүй байдаг. Манай эрт малтамлын тухай хууль дээр ч гэсэн батлагдаж амжаагүй журмууд бол байдаг. Тэгэхээр усны тухай хуулиуд дээр бол батлагдаагүй байгаа журмууд бол байна. Тэгэхээр энийг бас батлаад цааш нь яг бүтэн хэрэгжилтийг нь хангаад бол явах хэрэгтэй байгаа. За чанарын хяналтын чиг үүргийн асуудлууд бас гарч ирж байна. Мэргэжлийн хяналтын газар задарсантай холбоотой чиг үүргүүд бол яамдуудад хуваарлагдаж очсон байгаа. Тэгвэл яг энэ усны чанар одоо саарл усны стандарт одоо цаашаага дахин боловсруулах тэр байгууламж руугаа орохдоо тодорхой стандартыг хангасан байх ёстой. Энийг нь хэмжиж байгаа нэг чинь яг хаана байгаа тодорхойгүй юм. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ чанарын хяналтын чиг үүрэг манай байгаль орчны яам дээрээ байх нь бараг зөв үү? Эсвэл эрүүл мэндийн яамн дээр очсон байгаа юм билээ. Тэр тэнцэнэ байх нь зөв үү? Эсвэл салбар дундаа байх ёстой юу гэдэг дээр ярилцах тийм одоо хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгийн хүрээнд бол энэ зөвлөмжүүд бол гараад явна. За үйлчлэх хүрээ энэ эдгээр 7 хуулийг хэрэгжүүлж байгаа субъектуудыг ингээ хараад үзэх юм бол ер нь устай холбоотой маш олон байгууллагууд байна. Өөрийнхөө ажлын албыг нь устай холбоотой холбоодынхоо мэдээллийг цуглуулах хэд 20 гаруй авчиж байгаа байхгүй. Усны газрынхан бол нэлээд сайн мэдж байгаа. Эрдэнэтэн судлаачдын холбоодод урдах юм бол Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, мэргэжлийн төрийн бас байгууллага гээд гидрогеологчдын холбоо, усны мэргэжлийн нэгдсэн холбоо, дотроо бас нэлээд олон холбооттой ийм эрдэмтэн судлаачид бол асуудлаа ойлгоод өөрсдийнхөө одоо сонирхлоороо холбоодод хуваагдаад ингээд ажиллаж байна. За төрийн байгууллагууд мэдээж байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хот байгуулалт, барилга, орон сууцлуулалтын яам, эрүүл мэндийн яамдаас ахуулаад усны газар ашгүй байгуулагдчихсан. Нэг олон жил болоогүй байна. Илүү бид нар чадхыг нь сайжруулах ёстой. Тэгээд чанар дээр нь бол Монголын шинжилгээ ухааны академийн газар зүйн геологийн хүрээлэнгийн эрдэмтэд бол ажиллаж байгаа жишээтэй. Тэр өнөөдөр яагаад энэ тэрбум модны энэ одоо салбар хуралдаанд
хөтөлбөрийн салбар хуралдаанд устай холбоотой асуудлыг ярьж байгаа вэ гэхээр бид нар модоо тариад услах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр яг энэ агуулга маань бас л нөгөө усны агуулга уул уурхайтай холбогддог шиг ойжуулах агуулга бас устай холбогдох учраас ингэж тийм том цогцоор нь авч үзэх хэрэгтэй юм аа. Ийм юм асуудал байна. Хэрэгжүүлж байгаа субъектууд нь эдгээр байна гэд ингэж бүх байгууллагуудыг дуртахыг хүссэн юм. За их сургуулиуд мэдээж геологи уул уурхайн сургууль буюу шинжилгээ ухаан технологийн сургуульд усны судлаачид бол бэлтгэгдэж байна. Нийгмийн эрүүл мэндийн сургууль, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр бас бэлтгэгдэж байна. Монгол Улсын их сургууль, гэх зэрэг энэ хөдөө аж ахуйн их сургууль гээд олон их сургуулиуд дээр бас судлаачид бэлтгэгдэж байгаа, оюутнууд бэлтгэгдэж байна. Гэхдээ л манад инженерүүд хангалтгүй байгаа. Тэгэхээр улсын хурлын гишүүнээр сонгогдсноос хойш бол ерөн салбарын инженер бэлтгэгдэж байгаа байдал хангалтгүй байна гэдэг дээр бол нилээдгүй ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэгээд цаашаа усны энэ хөтөлбөрүүд ер нь устай холбоотой хөтөлбөрүүд ямар хөтөлбөрүүд байгаа юм бэ гэдгийг танилцуулахаас өмнө усныхаа эрэлтийг нэг харчъя гэж утсан байна. Тэгэхээр энэ хоёр слайд бол ерөнхийдөө энэ хоёр график бол ерөнхийдөө агуулгаараа адилхан. Гэхдээ яг эрэлтийн хэсгийг харах юм бол 2040 он гэхэд бид нар одоогийн байгаа усны эрэлт 47-оос 160%-аар өсөх хандлагатай байгаа. Энэ нь хүн амын тоо өсөхтэй холбоотойгоор өшөө бид нар бас нилээдгүй олон боловсруулах аж үйлдвэрлэлүүдийг байгуулж шинээр ашиглалтанд оруулах байгаатай холбоотой усны эрэлт хэмжээгээрээ нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ дээр бас усны эрэлтийгээ тооцоолж давхар судалгаануудаа хийх хэрэгтэй байгаа шүү. За ингээд төсөл хөтөлбөрүүд рүү харах юм бол нэлээд олон устай холбоотой төсөл хөтөлбөрүүд донор байгууллагаар, зээл тусламжаар, өшөө бас төрийн өөрийн санхүүжилтээр засгийн газраараа хэрэгжээд ингээд явж байна. Тэгэхээр гүнээсээ хайрлая гэдэг энэ өмнгийн говийн бүсэд хэрэгжүүлж байгаа манай уул уурхайн компаниуд хэрэгжүүлж байгаа төслүүд байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, түрүү миний өмнөхөн дурдсан Монголын мянганы сорилтын сангийн дагуу Улаанбаатар хотод баригдаж байгаа устай холбоотой төслүүд гэх мэт олон төслүүд бол хэрэгжигдэж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр энэ өөрт оногдсон хугацаагаа ашиглаад энэ төслүүд хэр явцтай явж байгааг бол танилцуулъя. За Улаанбаатар нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр гэдэг нэг Америк нэгдсэн улсын Монголын мянганы сорилтын компактын боцлоггүй тусламжаар хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд бол удахгүй Монгол улс Улаанбаатар хот орчим ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах үйл ажиллагаа гэсэн юм шинээр байгууламж бол байгуулагдах нь байна. Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу 2 дахь төсөл нь бас 27 онд байгуулагдаад дуусах 26 онд байгуулагдаад 5 онд байгуулагдаад дуусчих юм байна. Тэгээ усны салбарын доктортой байдлыг хангах үйл ажиллагаа. Тэгээ Улаанбаатар хотод энэ том төсөл хэрэгжээд хаягдал усаа дахин боловсруулъя гэдэг ингээд явж ийн удахгүй үйлдвэр нь ашиглалтанд орох нь. Гэхдээ яг хаягдал усыг дахин боловсруулах тухайн хууль зүйн орчин бол байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ажиллах нэ байгаль орчны яамтайгаа нэлээд ойрхон ажиллах байх. Хаягдал ус дахин боловсруулах энэ процесс бол цаашдаа явах ёстой. Хаягдал усыг дахин боловсруулна гэдэг бол өртөг шингээж ийна гэсэн үг. Тэгэхээр газрын доорх ус боломжит хэрэглээд усыг ашиглахаас гадна өртгийг шингээнэ гэхээр хэрэглээний тарифын асуудал гарч ирнэ. Тэгэхээр энийг бас бүгдээрээ яаж аятайхан зохицуулахаар байна. Иргэдтэй дарамтгүй цааш нь дахин боловсруулсан усыг ашиглах вэ гэдгийг бас харах хэрэгтэй. За энэ төсөл бол ингээм амжилттай хэрэгжиж байна. За дараагийн нэг төсөл болохоор манай геоэколог газар зүйн хүрээлэн болоод нүүбийн хүүхдийн сан хамтраад 19-оос 22 онд энэ аймгийн төв болон сум суурин газрын үндэсний усны чанарын судалгааг хийгээд дүгнэлт зөвлөмжийг усны чанар дээр гаргасан байна. За өмнө говь дээр хийгдсэн тайлангийг аваад дурдаад харахад 2019-20 онд бол өмнө говь яг энэ сум суурин газруудад 15 сумд нийт усны 73 сорьцыг аваад тэгээ шинжилсэн байна. Тэгсэн энэ 73 сорьцоос унданд шууд хэрэглэх сорьц нь 22. Унданд хэрэглэж болохгүй нь 13 гарч ирсэн байгаа байхгүй. За тэгээд дийлийнх нь нэмэлт хөрөмж суйрлуулах ёстой, нэмэлт хөрөмж суйрлуулад халдвар гүйжүүлэх ёстой, эсвэл ариутгал халдвар гүйжүүлэлт хийх ёстой гэсэн ийм дүгнэлтийг бол гаргаад 21 онд аймгийн засаг даргын тамгын газар руу хүргэгдсэн. Тэгэхээр энэний дагуу тэр фильтрүүд тавигдчихөө, шууд хэрэглэгдэх тэр ундны усных нь байршил нь хаана байна, тэр бүх ажлыг нь хойноос нь бид нар шахаж шаардаж хэрэгжилтийг нь хангах ийм бол хэрэгтэй байгаа.
За унданд хэрэглэж болохгүй гэсэн 13 сорц буюу энэ одоо яг одоо унданд хэрэглэгдэж байгаа худгууд байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ 13 байршлыг хэрвээ бид нар унданд ашиглаж болохгүй юм бол үйлдвэрт ашиглах ёстой. Тэгэхээр гарч ирж байгаа ус унданд хэрэглэж болохгүй гэж байгааг үйлдвэрт ашиглах энэ боломжийг нь бид нар олох ёстой. За бас бид нар удахгүй энэ том хоёр төслийг бол хэрэгжүүлэх эхлэлийг нь гарааны цэгээс нь хөдөлгүүлнэ. Тэгэхээр орхон банк төсөл, хэрлэн тоон төсөл, энэ өмнгийн говьд байгаа говийн бүсд байгаа үйлдвэрүүд өргөчхийн хэрээр усны хэрэгтлийг нь хангахын тулд бид нар урсгал усыг одоо урагшин татъя гэсэн ийм концепцээр бол манай усны барилгынхан санал болгосон төсөл юм лээ. Ингээд цаашаага энэ төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэ төслүүд маань явахаа энэ дээр бас анхаарч ажиллана. За тэгээ ерөнхийдөө бол Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг 500 мянганы масштабаар буюу 5 км тутамд нэг цэг авах байдалтайгаар усны тийм газрын доорх усны ажиглалтыг бол хийцэн байдаг. Тэгээд дараагийн арай тод өнгөөр нь болохоор 200 мянганы масштабаар буюу 2 км тутам нэг цэг авах байдлаар газрын доорх усны ажиглалтыг хийгээд судалгаа нь гарчихсан байдаг. 50 мянганы масштабаар газрын доорх судалгааг хийгдсэн нь бол нэлээд бага талбайг хамардаг. Энийг яагаад хэлж байгаа вэ гэхээр бид нар гадаргын усыг урагшин татах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна газрын доорх усныхаа судалгааг давхар хийж явах хэрэгтэй юм аа. Хамаагүй өртөг багтай. Бид нар яг газрын доорх ус ховордоод байхгүй байх гэж ярихаас өмнө яг судалгаа нь байгаа эсхийгээл ярих хэрэгтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр бас техник технологи маш сайн хөгжсөн. Намайг л 10 жилд байхад 33 гаруй гэж явдаг байсан бол одоо бид нар ямар гар утас хэрэглэдэг лээ. Тэр хэрээрээ технологи дэвшсэн байгаа учраас тэрийг ашиглаж бүгдээрээ шинэ их үйлсрүүдийг гаргах хэрэгтэй. Та хэд бас анзаарсан болвол энэ жил говийн аймагуд нэлээд үертэй байлаа. Тэрний өгсөн үг гэхээр уур амьсгалын өөрчлөлт одоо дараагийн устдаа жилүүд нь эхлэх тэр эхлэл нь бол тавигдж байгаа. Тэгвэл гадаргын усанд тэгж их хэмжээгээр орж байгаа үер усны усыгаа бид нар газрын доорх усаа тэжээх байдлаар ямар дэд бүтцийг байгуулж болох уу гэдгийг бас байгаль орчны яамтай нийлээд байгаль орчин уур амьсгалын яамныхантайгаа нийлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бас боловсруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ мэтчлэн олон ажил бол бид нар хийх шаардлагатай байгаамаа. Тэгээд ямар ч тач одоо сая 9 сарын 5-наас эхлээд ажиллаж байгаа ажлын хэсэг одоо удахгүй дид ажлын хэсэгтээ дандаа эрдэмтдийг оруулаад тэгээ бүх цуглуулж байгаа материалаа судалж агаад одоо хамгийн эхлээл хаягдал усаа боловсруулах тэр хууль эрх зүйн орчинд бий болгох тэр бол ажиллаж эхлэх юм байна. Тэгээд энэ усны газрынхан маань газрын доорх усны судалгааг нилээдгүй төсвийг нэмэгдүүлээд явж байгаа юм лээ. Байгаль орчны уур амьсгалын яам тэрийг дэмжиж цааш нь оруулаад батлуулж байгаа юм лээ. Гэхдээ л хангалтгүй байгаа. Тэгэхээр энийг хангалттай байлгахын тулд төрийн хувийн хвшил хамтрах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ мэд бүх мэдээлэлээ бүгдийг нийлүүлж агаад нилээдгүй тийм далаацтайгаар олон жилиг харсан төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа шүү. Тэгээд салбарт маань олон усны усыг сонирхдаг инженерүүд шинээр бий болоосай. Тэгээ энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд мэдээж хүн хүч хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгээд цаашдаа усныхаа асуудлыг шийдээд явангууд том уул уурхайн төслүүд маань бас одоо хөдлөх боломжийг бүрдээд явнаа. Эрдэнэс таван толгойн маань нэлээд харагдаж байна. Тэгэхээр баяжуулах үйлдвэр нь удахгүй ашиглалтанд орохын хэрээр усны нөөцийн асуудал, их үүсвэрийн асуудлыг бүгдээрээ ярих ёстой. Тэгэхээр энэ давхар энэ боломжууд газрын доорх усныг нэлээд сайн судалснаар гарч ирэх учраас энэ чиглэл руугаа давхар гадаргын усыг татах төслийн хажуугаар явах нь зүйтэй байна. За ингээд ер нь усны ирээдүй устай холбоотой яг одоо энэ хуралдаа зориулаад нэг жижиг анимашныг бол бэлдсэн байгаа юм. Тэгэхээр та хэд маань нэг одоо таалан сойрхон уу хамгийн анхны үзэгчид маань та хэд байх нь тэгээд цаашдаа усны хэрэглээтэй ундны усаар бид нар хангаагдах хэрэгтэй. Тэгээд хангагдах нөхцөл болцоог нь байгуулах одоо бий болгох тэр төрлийн байгууллагын ирсэн байгаа учраас цааш нь аваад явах хаа. Тэгээд энэ хамгийн сүүлийн видео байх болно. Тэгээд та бүгдийнхаа ажилд нь өндөр амжилт хүсье. Мөн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Уул уурхайн үндэсний ассоциац, Нажуул дэргэд соёлын яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамныхаа нийлээд энэ хурлыг нэлийн ач холбогдол өндөртэйгээр дуусгах гэж найдаж байна. Баярлалаа. Ус бол амьдралд итгэгч. Говийн хүн амаа цэвэр усаар найдвартай хангаад зогсгоо. Монголд үйл ажиллагаа явуулж буй бүхэл үйлдвэрлэлийн салбарын усны хэрэгцээг шийдэх нь бидний хийх ёстой ажил юм. Үүнтэй холбоотой надад нэгэн дурсамж бий. Би багада өвөөтэйгээ цуг элсэн дээр тоглож байлаа. Өвөө, бөмбөг хийж болдгүй.
Энэ усаа ашиглаж гоо. Миний охин ууж байгаа усаа асгаад хэрэггүй. Өвөөгөө харж. Альва зүйлийг ингэж гүн рүү нортол сайтар судлах юм бол шийдэл нь өөрөө гараад ирнэ. Одоо миний охин усаа өөрөө ууж болох нь байна шүү дээ. Өвөөгийн маань хэлснээр бид альва гүн гүнзгий судалж шийдлийг олох хэрэгтэй. Усны нөөцөө сайн судлал говийг усаар хангах бүрэн боломж газрын гүнд бий. Биологч бас байгалийн ухааны доктор хүний хувьд газрын доорх унтанд хэрэглэх боломжгүй давстаа усыг үйлдвэрлэлд ашиглах нь хамгийн оновчтой шийдэл гэж үздэг.